Гэр бүл минь бүгдээрээ эрүүл байхыг би их хүсдэг. Би аав ээжигээ уургүй, тайван, дад жаргалтай, ухаантай байхыг хүсдэг. Аав ээж минь хаяадаа л надтай тоглолтой. Тийм болохоор дандаа л тоглолтог байгаасаа л гэж боддог. Гэр орон хүүхдүүдийг бэлэг бүтэн сайхан амьдарсай гэж хүсэж байна. Монголд ч тийм хоггүй, цэвэрхэн байвал гойсон. Аав ээж хоёрын баяртай байгаад би ар жаргалтыг гоё идэг. Дэлхийн бүх хүүхдүүдийг аав ээжтэйгээ хамтдаа гэр оронтой, идэх хоолтой өмсөх хувцастай, ар жаргалтай амьдраасай гэж хүсдэг. Тэнгэрийн хаяа шуугдан үүр ман хайн цайхад нүүдэлчин ардынхаа аж төрөх маягт суралцж яваа шинэ үеийн иргэн энх төвшин хүүгийн жаргалтай бас завгүй нэгэн өглөө эхэлнэ. Төв сайхан нутгийн баян дэлгэр суманд жамбал сүрэнгээр овоглох залуу гэр бүл нутаглана. Эднийх хурагтай хонио нэг суур, сувай хонио өөр нэг суур болгон хоёр тусад нь хариулдаг тул урд орой нийлж амжсан сувай хонио ялгаснаар энэ өдрийн ажлаа эхлүүлж байна. Хурагтай байж магадгүй л байна да. Наашдаг. Яваад ирнэ төхөөл. Дэлэнгийн өдөр юм нөхөө. Дэлэнтэй юм гаргачих. Тэсэнэ. Эрэгтэй дээр саваа нөхөө дээрээ. Агараа. Энэ хотгийн доотлын хавтгаа шүү. Энэ хавтгаа болгож яваад. Хавтгаа. Тий. Ангоор. Аагаа атаа өгöd. Тэрхэн мөрөс. Мөрөс байгаа мó? Мөрөс хэлхээр байгаа. Атаа юм. Мөрөс хэлхэн. Мордохгүй госнаа ч яана. Мордохгүй л юм. Тий. Өөрөө л. Ер нь надад хөөгд. Ер нь надад хөөгд. Атаа өгöd. 이거 차 타냐 저 화수 서르고 헛. Жамбал сүрэнгийнх 4 хүүхэдтэй.
Одхон хүү инх төвшин Цэма гих цовоо хөөрхөн дүүтэй болсноор ээжийнхээ өврөөс гарч аава хоёроосоо ажлын дөрд суралцсан малын захад өнждөг болжээ. Намайг их төвшин гэдэг. Би 5 жилдээ Баян дэлгэрт сурж байсан. Энэ жилд Төв аймгийн Эрдэнэсумд шилжиж ирсэн. Одоо далаад орж байгаа. Ага юу Эрдэнэт Темст сурахгаа явсан. Тэгэд хоёр тийш явснаас нэг тийш явсан дээргээд Эрдэнэт рүү хоёул явсан. Өдөр болгон аяг идрээ угаана. Хоогоо шүрдэн, орой хураана. Миний хамгийн хийх дуртай ажил бол морь хөслөх, давхиулах гэл. Хамгийн гоё хэсэг нь наадмаар уралдах. Би хурдан морь ундаг 4 жил унсан. 2-3 харигдчихсан. Морь харигдуулсан ч гоё ясан надаа. 저 하리 주도. 따라. Чи өөрөө даваалаа шүү. Өглөөний ажлаа дууссан инх төвшин ах нарын хамт морь бугуйлдах, эмнэг сургах, морь унах, эдлэх зэрэг мал маллах, уламжлалт арга ухаанд суралцаж чөлөөт цагаа өнгөрүүлнэ. Замард. Өөна дагуулж өгөх юм бол. Чи гараа чи. 아우야. Гайгүй. Өөрөө өцрөө буучлаа л та. Гайгүй. Яс үрээс өчр. Жамбал сүрэн өөрийн ээж Балжирма болон том ахынхтайгаан айл бууж хөдөлмөрөөр хоршоод 20 жил болжээ. Хүн хүнийхэн дэмэнд загас усны хаан хүчинд гэж ах дүүсийн хүүхдүүд болох инх төвшин, отгоо, уугна, лавга нарч нийлж мал сүргийн маллахаас гадна эмээ Балжирмагийн хаан заавраар дахиад хижээх, ногооны тал байрчлах, жимсний мод услах гээд шаггүй ажлуудыг амжуулна. Энийг энтэй бүр давал. Давал. Мошгиж болохгүй шүү. Чи давуулах уу? За. Тэр юг аваад туслаад шүшээ туслаад. Хувин байхгүй ч тийм. Чи шалак аваач. Нас шалак. Отгоо наатах өг. Наад дунд нь хурууга хийж. Ингэж охой тэгээд дээш нь өрг. Охой тэр мотор тэр цаад мотор. Отгоо яв. Тэр усаас ангиж ус дундорч байна уу тэрийг үз. Тэгэд. Тэ. Дундруул ягаараа хөө тэр. Энэ мата одоо ойрхон саа усулж гараа миний хөгтөө. За ёо. За. Тэгвэл одоо жимс ч хурдан гарна штэ гоё. Халуунаар гараад усулгаа муу тавих юм бол жимс ч доошоо ингээд хатаад ойчоод өвдгий шүү миний хөгтөө. Тэгээ сайхан юунуудад тойроод жигтгэн мод алгасахгүйгээр сайхан усулж гараа. За ёо.
Ээжтэй аягаа угааж тусалдаг. Бас дээрээс нь тоол хийж сурах гэж байгаа. Би гэртээ дүүгээр нь дүүгийн өсгөр хоол хийж өгөн гэр оноо цэвэрлэн. Өглөө басаад ороо хураан ороодсон жирэн гэрээ цэвэрлээд хоолоо хийнэ. Анаад аягаа угаахтан тусалдаг. Ээжид хог шүртгэхэд тусалдаг. Ихчтэйгээ ээлжлээд аягаа угаана гэрээ хувааж авч цэвэрлэдэг шүү. Би гэрээ цэвэрлж тусалдаг, дүүгаарч тусалдаг. Ороо ураан аягаа угаана, шалаа угаана, хогоо шүрдэнэ. Би гэртээ аавдаа тусалдаг, дүүгээ хардаг. Гэрээ ажил хийж сурахад ирээдүйд биднэрт маш их хэрэгтэй. Бид том болоод аав болоод гэрээний ажлуудыг хийн. Багадаа сурцсан болохоор хэрэг болно гэж бодож байна. Аав ээж нь ажилдаа яваад хядрах учраас бид нар ямар нэгэн юмыг бас хийж туслах хэрэгтэй. Карантин үед зүгээр суусаар байгаа хөдөлгөөн хоригдчихвол сургууль маргуул орохоор хүн өөрөө их ядарна гэж боддог шүү. Тийм болохоор л гэрийнхээ ажлыг их сайхан сайн хийнэ. Багасаа гэрээ ер нь их гоё цэвэр цэмцгэр аваа сурчих юм бол ирээдүйд бас яг өөрийнх нь гэр тийм л цэмцгэр байна гэж имэйлдэг. Хурц байна. Хурц. Энх төвшин малаа өглөө эрт бэлчээрт гаргасан учраас үеэлүүдтэйгээ нийлэн үхэр малын хэвтэр хашаа хороогоо цэвэрлэж шинэ өдрөө эхлүүлж байна. Зуны ихэн сар гарч хүм малын зоо тэнийж байгаа цаг. Алсыг дурандан атуугаан хар зогсох энх төвшингийн аав үүл төргөн нөөж доошилбол хур их буухын дохио хэмээн ярьж байв. Төд удалгүй салхины эрч ширвсч бороо мөндөр холилдон орлоо. Ano жохорот. Саяхан орсон бороо нойтон цас болон хувирч цасан шамраг тавьж эхэлсэнд малаа өвлжөөрөө туухаар боллоо. Жамбал сүрэнгийн зундаан өвс бэлчээрийн сайныг даган утар хийдэг тул энэ удаад өвлжөөнөөсөн холгүй хэмбөөжээ. Энэ дааг явах юм уу? Та хөдлөө явах юм уу? Яаж вэ? Амар
гараад байна. Гараад байна. Буусан дээр юм байна. Орой өдөр хоох юм уу? Тийм. Хүн житэл угар алтгаараа биш үү? Хангай нутгийн жавар хацар чимчигнүүлэн хасах 20 хэм хурж хүйтэрлээ. Энх төвшин аав ах нарын хамт малаан тууж километрийн зайд буух өвөлжөө рүүгэн явж байна. Бэрхшээл гэдэг нь ямар нэгэн хэцүү зүйл тохиолдохыг хэлэндээ. Хүн дэжүү цаг үе бэрхшээл гэж боддог. Бэрхшээл гэдэг нь яг хийж чадахгүй байгаа юмдаа ингээд яг өөрөө ингээд сэтгэлээ зоогоод тэгээд зүрхний хатахыг бэрхшээл гэн миний бодлоор. Хүнд хэцүү ямыг давахын тулд төвчээр хэрэгтэй. Хүлээцтэй ажилласаг туусч байвал бэрхшээлийг даван тулж чадна. Миний бодлоор хүн дэжүү цаг үе давахын тулд төвчээртэй тэгээд ухаатай тэгээд ажил шиг байх хэрэгтэй. Чадахгүйгээ орхиж болохгүй. Хэрвээ орхивол амьдралын нэг дэвшил нь үгүй болно. Хүнд хэцүү зүйлийг давж гарахын тулд хичээнгүй байх хэрэгтэй. Зоригтой тэгээд бас өөрийгөө чадахгүй гэсэн зүйлээ дандаа даван тулж ялах хэрэгтэй. Бэрхшээлийг ер нь хүмүүс өөдрөгөө жижил давж туулна. Зуншлаг оройтож хаваржилт хүндрэх цагт малчид хүүхэд хөгшөдгүй малынхаа төлөө явна. Энх төвшингийн гэр бүлч мөн адил цаг агаарын цочир хүйтрлийг давхаар гэнэт тавьсан цасан шуурга сөрж 2 цаг орчим явсны эцэст хонь ямаага хотлууллаа. Ятраа үл гэдэг. Өнөөдөр чи мөртөө явах. Гинтийн зүйлтэй. Өнөөдөр шат авах гэж хэлж байна. Шөнө даарсан уу? Дааган дээр. Даахан дээр таарсан. Оо яа даа. Би боллаа гэсэн. Зумар өнөхтөч ингэж дууж үзээгүй дээ зөв юм. Өнөөдөр л жоо гинтлээ дээ. Оо яа бодлоо тэрнээс. Бараг өнөөдөр ороогүй юм аа шүү дээ. Өвөл ингээггүй шүү. Тийм. Өвөл зүгээр салхилаа л энэ чинь. Өвөл ороогүй бараа цасаах шүү байна. Жамбал сүрэн цаг тооны бичих хараад их хур орсон энэ өдрийг цагаан морь өдөр таарчихжээ гэлээ. Малчид эртнээс цагаан морь өдөр хур орсон бол тариулралдаа бороо хур элбэгтэй байдаг гэлцдэг. Тиймээс зуншлаг сайхан болох нэ хэмээн хүүхдүүдтэйгэн хөөрөлдөж сууна. Цагаан морь өдөр шүү дээ. Зунжинго бороо орхон дээ. Цагаан морь чи сараад аа. Өдөртөө таадаг. Чи бороод. Йой. Бороо нар дэвшөө мороо унаад начигнаад ахна дээ. Азаргаа унаад хөдөлсөлөөд байх байх. Тоо улсаж юу? Чи цуг юу улсад дурлах юм. Манай дэвшөө улсад нэг уралдаа үздэг. Ой айргийн ямар мөртөө явлаа. Зэр дүр. Хүү энэ юм юу аагүй. Чим үү? Мамуу чилсэн мөч өдөр отлтой болтой нараа. Гэр бүлийн аж аргал гэж галуу ам бүлэрээ байхыг хэлнэ. Орой бүгдээрээ юу хоол идэ хөвгөлтэй юм яриад байхад надаа аж аргалтай байдаг. Гэр бүлийн аж аргал гэдэг нь тайван байдал, инээдхөр баяслаас эхэлдэг. Гэр бүлтэйгээ хамт хөвгөлтэй зугаатай гэр бүлийн аж аргал гэж би боддог. Би аав ээжигээ жаргалтай байгаасаа гэж хүсдэг.
Минийхээр гэр бүлийн аж аргал гэдэг нь яг аав ээжтэй ер нь гоё бүгдээрээ нэг гоё аялалд явах юм уу? Ер нь гоё бүгдээрээ байгаа аж аргалтай явах цаг л гэр бүлийн аж аргал гэх байна. Манай гэр бүлийн аж аргал бол тоглох, бие биентэйгээ ярилцах. Гэр бүлээ зовоохгүй байх. Хайртай хүмүүсээ гомдохгүй байх. Хайртай хүмүүстэй л услах байх хэрэгтэй. Аз жаргал гэж гэр бүлийнхэнтэйгээ хамт байх, бие биенээ хайрлах, хүндлэх сэтгэлээс л аз жаргал бүтдэг гэж боддөө шүү дээ ер нь л. Гэр бүлийн аз жаргал гэж нэг ойлгодог, нэгнийхээ бурууг ингээд хүлээн зөвшөөрдөг. Тийм байх юм бол гэр бүлийн аз жаргал гэж боддог. Аав ээж маань надтай хаяада тоглодог, зэн надад аз жаргалтай санагддаг. Ээж, аав, ах, эгч дүү минь бид нэр бүгдээрээ гэр бүлээрээ гадаа тоглож, цэцэрлэг хүрээлэн орж тоглоод их цагийг гоё өнгөрүүлдэг байсан. Гэр бүлтэйгээ ар хангаад хөдөө явсан. Гэр бүлээгээ хамт хөдөө явсан нь гоё санагдсан. Манай гэр бүлийн хамгийн аз жаргалтай өдөр Хүүхдийн баяр. Аавын төсөө өдөр хамгийн их баярлж өссөн өдөр байна. Аа маань баярлж би баярлж гэр бүлийн маань баярлсан. Манай хичээн төсөө өдрөө бид нөгөө ингээд туслан дээрээ байж байдаг байхгүй юу? Тэгээд тэрүүгээр аав ээж бас хоёр ирсэн байдаг. Тэр үед ингээд гоё бөөнөрөө сууж байгаад амар гоё байдаг. Надад тал хайр байсан. Тал аз жаргал байсан. Аав маань Солонгост байсан болохоор надад тал аз жаргал байсан. Тэгээ аав маань Солонгосоос ирэнгүүт ахаад тал аз жаргал нь хүрээд ирчих байхгүй юу? Тэгэхээр тэгэл бүрэн аз жаргалтай л болчихж байгаа юм л та. Миний хувьд яг анх ройл күнд сурж байхдаа ааж хоёроо төвшүүлээд цэцэрлэгт хүрээлэнд явж исэн нь миний хувьд ер нь яг гэр бүлийн хамгийн аз жаргалтай мөч байсан. Тухайд яг юу нь хамгийн гоё санагдсан бэ гэхээр ааж хоёрыг зөвхөн над руу анхаарад ингээд яг гуруула хамтдаа гуруулахна тэгж авсан болохоор гоёсэн. Манайхнад тус ойроо байхгүй шүү. Байхгүй. Нурдаараа ойроо тогтсон юм алга. Ингэж л орчих. Аа? Ингэж л яасан бэ? Тийм, хураасгалууд доошоо л ороод байна. Тэвчээ. Доошоо л. Та гурав биштэй. Саллаа явсан уу? Саллаад явсан уу? Цогхон сэрэгч. Тэ. Чам. Харин юу чарагдах. Иргэ хацээ. Ингээд нэг том чөө ирсэн ингээд чатууд ижиг юм. Аа? Өглөө 5 өнгөрөө болсон шүү дээ. Өглөө шууд өөхрүүдээ гаргаад дараа нь бас арилгаад дараа нь хонио ялгаад тэгэл бууцаа малтаал бууцаа асгаж идрээд тэгэл хонио гаргаж тийшээ хөөгөл. Тэгээ хон дээрээс шүү дээ. Миний хийж байгаа ажил хэрэг бол магадгүй одоо малаа сайн харуулаад сурчвал юу том болоод сайн малаа өгсгөн
Би өөрийгөө ийлдэг. Тэгээд хүмүүстэй нээлттэй харилцдаг. Цэвэрч хүм боллоосай л гэж боддог. Хүмүүс туслаж баярлуулж эний төрийг авчрах цавд болохыг хүсдэг. Сайхан сэтгэлтэй болно. Тэгээд хүмүүс дандаа туслана. Хамгийн гол нь их гоё. Бие зүү авч явдаг хүн болно гэж бодож байгаа. Би том болоод ажилсаг хүн болно. Инээж яваарай. Ингээд хөвгөлтэй байгаарай гэж хэлдэг. Сайхан сэтгэлтэй, аз жаргалтай, эелэг бүтэн байгаасай л гэж хүсэж байна. Вэрэдэд малчин болно. Мөр өдөр уян, хоноор өдөр. Хөөгтүүдээсээ хоноор өдөр. Хон ямага. Юу, 1000 олгоно. Үхрээ 200 муу. Адууга нэг 500.